намайг гэж мэдж байгаа да. Тэгээд яагаад энэ гэр бүлийн динамик хөтөлбөрт оролцох болсон бэ гэвэл мэдээж гэр бүлд асуудал байсан. Тэгээд асуудал маань нэлээд жоохон хүндрэх тийшээ хандсан. Тэгээд хоёлаа одоо энэс яаж гарах вэ? Тэгээд гартаа хоёлаа яах вэ гэдэг дээр ингээд яг үүндээ ингээд хоорондоо ярилцахаар ингээд ярилцаж ойлголцож чадахгүй байсан л та. Тэгээд хооронд ингээд нэлээд одоо анцаа үүссэн ч гэдэг юм уу ингээд хан боссон. Тэгээд тэрийгээ давж яаж ойлголцох вэ гэдэг дээр нэлээд асуудал үүссэн. Би Моника багшиг бол мэддэг болоод одоо жил гарсан болж байгаа. Энэ гэр бүлийн динамик болох гэж байгаа гэд сонсон готлаа оролцохын саналгээ яваад байсан. Тэгээ нөхөртэй хэлхээс нэлээд зөрчиг байсан л да. Тэгээ яаж хийх вэ? Тэгээ нэг ойлголцож чадахгүй байсан учраас одоо бас ингээд ийм болцсон хэрэг чи тэгээд одоо баг мөнгөөрөө дартлаач гэдэг юм уу те. За тэр мөнгөн сонирн байдал биш байлаа гэхэд хоёлаа наач ороод юу ярих юм наач ингэн тэгэн гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл төр ингээм амар айцтай байсан. Тэгээ хэлж чадахгүй байж байгаа. Амжаад бүртгэлийн хийдэ шөнийн энд 1 цаг болж байгаа шүү дээ. Тэгээд шөнийн 2 цаг хүртэл сууж агаад нөгөө бүх асуудлууд нь бөглөж агаад тэгээд бүртгэлээ хийгдээд тэгээ азар орсон. Тэгээд яаж орсон бэ гэхээр яг тэр өмнөх оройн нөхрийг 10 цагт ажилласаа орж ирэнгүүт нь чивч дүүлгээд нөгөө лайв рекорд хийсэн лайвыг сонсгоод тэгээд манай нөхөр сонсчихсан нэрэж гэдэг нэг хандлага нь арай өөр болж байгаа нь ажиглагдсан байхгүй юу. Тэгэн ботлон тэрэн дээр нь дөрөөлөөд нэрээ энэ яг битээр тэгтэй байгаа. Яг битээрийн асуудлуудыг яриад байна. Битээр бүр хамгийн хэрэгтэй зүйлс энэ байна. Тэгээ битээр тусаагаар шиг хэрэгтэй зүйлийг одоо ийм хүн яриад байна те. Би энэ хүнийг бас тодорхой хэмжээнд биднэ гэх. Тэгээ би өөрөө ингээд нөхөртөө тайлбарлаж ярьж өгөөд тэгээд орсон. Анхны нэг онлайн уулзалтаараа уулзцаагаа. Тэгээ оролцсон байгаа. За тэгээд маш гоё зүйл нь гэвэл юу гэхээр хамгийн анхны онлайн уулзалтаас эхлээд үр дүн мэдрэгдэж гисэн битээр. Тэгэхээр маш олон хосууд байсан те манай одоо ангийнхан маань гэсэн үг шүү дээ те ангийнхан маань яг тодорхой асуудлуудыг ярьсан тодорхой цэгийг хүндсэн тэгээ битээр нөгөө одоо байгаа учраас битээрийн цаг нь тэдний цагаас арай одоо юу ч гэгээ монголчин болж байгаад энд өдөр болж ирсэн учраас битээр бусдаа нөгөө жоохон боломж олгоод бусдыгаа эхлээд холбогддог гэдэг тэгээ битээр хүлээж байгаа нэлээд сүүлээр холбогдсон учраас нэлээд олон хосуудынхаа асуудлуудыг сонсцсон тэгээ асуудлаа яаж гаргаж байгаа тэгээ дасгалжуулагч багшийн маань өгж байгаа зааврууд ямар хуу байна гэдэг дээр битээр ингээд бас тэр өдөржингөө энэ өглөө 6 цагаас эхлээд орой 5 цагийн үед битээр холбогдсон байхгүй тэгээ 11-12 цагийн дараа ингээд явах чинь бас чих онгойж байгаа юм л да битээр ч ингээд сэтгэх харах үнцэг тий тэр бүлийн амьдрал гэж ямар байдаг вэ тэгээ энэ болгоо ингээд битээрт нөлөөсөн тэгээд хамгийн сүүлд нь ингээд битээр тэр олон хүмүүс асуудлыг сонсчоод дараа нь ингээд өөрсдийн асуудал яасан хүн болгон дээр байгаа асуудал битээр дээр ер нь л байсан бараг 70-80% нь таарлцсан тэгээд битээр тэр бүгдийг сонсчоод тэгээд дараа нь битээр ингээд холбогдоход бас мэдээж өөр битээрс нэг асуудлууд байсан тэгээд маш их ойлсон ихний онлайн уулзалтаар маш их ойлсон да тэгээд нэг шархундчихсэн тэр нэг хамгийн хүнд цэгүүдэд хатгаад тий хамгийн хүнд цэгүүдээр дараа тэрэн дээр маань илааршуулахад маш их тусалсан манай тасгалжуулагч тэгээд ер нь бол ингээд нэг нэгнийгээ таньдаггүй мэддэггүй тэгээ зүгээр л энэ хүн гэдэг одоо манай нөхөр гэдэг би зүгээр л нөхрийгөө гэдэг нэрээр л мэддгээс биш би яг ямар хүнтэй амьдраад байгаа энэ хүний дотоод хүн ямар юм тий энэ хүн юу хүсч мөрөөдөд байгаа энэ хүндний үнэт чанар үнэт зүйл нь юу юм те тэр болгоныг мэдхгүйгээр л зүгээр ингээд амьдраад бараг 5 жил болцсон байсан тэгээд бид анхны уулзалтаар ингээд анхны онлайн уулзалтаар амар их уйлсан тэгээ одоо энэ уйлсан гэдэг үдрийг би инээж ярих зоригтой болсон байна тэгээд яагаад инээж ийнэ гэхээр бид тэр өдөр тэгэж уйлаад тэрнээс хойш ер нь бараг уйлаагүй гэж хэлэхэд болно дахиж нэг харин тэрнээс хойш уйлсан бол дандаа баярын нөлөөс гарсан гэж хэлэхэд ер нь бол буруудахгүй тэгээ яагаад гэвэл бид юм дээр шахлаад яагаад гэдэг байсан гэдгийг ойлголцсон бид бүх нүцгэн үннээ дэлгэж ярьсан өмнө нь ярилцаж чаддгүй ойлголцож чаддгүй жоохон ингээл юм ярихаар хэрүүл болчих гээд байдаг ч юм уу те асуудал үүсчих гээд байдаг байсан бол тэр өдөр ингээд яг дасгалжуулагчийнхаа хажууд те дасгалжуулагчтайгаа тэгээ маш олон одоо хосуудтайгаа цуг ингээд яриад бүгдээрээ асуудлыг шийдээд маш гоё үр дүнтэйгээр дуусгасан тэр өдрийг тэгээд дараагийн онлайн уулзалтан дээр болохоор бид
маш их азтай халтаагаар инээгээд холбогдчихсэн. Бүр амар гоё. Тэгээд тэр онлайн уулзалтын хоорондох 7 лөө 14 хоног дотор одоо маш аз жаргалтай үйл явдлууд өрнөсөлтөө бид хоёр нэг нэгнээсээ юм нуухай байсан тий. Их нуудаг байсан юм шиг байгаа. Тэгээд тэрийг нуудаг гэдгээр юусаа анзаардаггүй зүгээр л цаа ингээд хэлэхгүй өнгөрөөч хэлвэл баг асуудал үүсчиж гэдэг юм уу тий. Тэгээд ингээд дарж дараа баг багаар нь дарж явсаар байгаа ингээд амар бол харж чулуу шиг болцсон. Тийм байсан. Тэгээд тэрийг ингээ баг багаар тайлж хэлсэн битээ зүгээр л англиаг ингээд тайлж хэлсэн те за энийг би чамд хэлчихье те өө ханаа одоо ингээд найз одоо ер нь жишээлбэл нэг найз нөхдөйн холбоо те хамаатан садны холбоо гэдэг зүйлээс ч гэр бүл бас их асуудал үүсдэг юм байна л да. Тэгээд одоо энэ хосуудынхаа яриаг одоо бит хоёрын хувьд болохоор найз нөхдөс болж их асуудал үүсдэг байсан. Нөхрийнхөө найзуудаас болж би айгүй их нөхртөөгөө муудалцдаг байсан. Нэгсэн чинь тэрнээс болоод манай нөхөр надад найзуудынхаа талаар юу ч яхаа болцсон байсан юм байлээ. Тэгээд найзуудынхаа талаар юм бүр мэдэхгүй байх тусам нөгөө мэддэхгүй байх тусам улам нөгөө хүний чинь өдөөдөг шүү. Энэ яа надад хэлэхгүй байгаа юм бол гэж эсвэл нөгөө нэг бүр сөрөг тийш яваад шүү дээ. Дараа манай нөхөр шууд найзтайгаа болсон үйл явдал гэдэг найзтайгаа ярьсан яриа, найзтайгаа яасан юмудаа ер нь баг багаар нуухай байсан. Шууд биш юм а гэдэг баг багаар над руу тэгж яриа, тиймэрхүү юм ярьж илээ, ингэж илээ гэх мэтэр те. Ингээд нууц гэдэг зүйл ингээд баг багаар задраад бит хоёрын хооронд үүссэн нөгөө хан нурж эхэлсэн. Тэгээд нөгөө дасгалжуулагч агш маань хэлсэн нэг амар гоё байдаг байхгүй юу. Хоёр надад хэлсэн юм л да. Тэгээ чи нөхрөө ирсэн хүлээ бэкап хийгээ жоохон байж тий өөрийнхөө одоо нөгөө байх одоо хатан хааныхаа суудлаар дээр суугаад тэгээд юу яаж нөхрөө ингээд бэлэн болтол хүлээ энэ хүн одоо амьдралыг аваа явж чадах чадвартай ч гэдэг юм уу тий энэ хүний одоо оюун ухаан бэлэн болтол чи хүлээх хэрэгтэй. Тэгээд яг хувийн дасгалжуулалтын дээр бас надад ийжсэн баггүй. Тэгээд би тэрнээс хойш болохоор ингээд жоохон за ер нь тий гэдэг одоо нэг өөртөө би жоохон юу хийсэн л дээ. Өөртөө жоохон ажилласан. Тэгээд жоохон за ер нь юм би нөгөө ээжиг байгаадсан юм байл л тэгэл хамаг юм хийжгүүгээл чи ингээ одоо ингээрэл гэдэг юм уу тий. Гэхдээ тэрийг бас одоо шууд бүгдийн зассан гэж хэлж чадахгүй мэдээж одоо ингээ багсгаж засаж одоо юу гэж тэрийг одоо хасж явж байгаа. За тэгээд мэдээж шийдвэр гаргах эрх мэдлийг хаандаа өгсөн. За яг хаа маань өөрөө шийдвэрийг гаргадаг болсон цагаас эхлээд бид хоёрын харилцаа бүр шал өөр болсон. Тэгэхээр яг гэр бүлийн харилцаанд хүн болгон буруутай хинч одоо юу гэдэг заавал тэрний зөв тэг бүх талаараа тэрний зөв эсвэл бүх талаараа тэрний буруу гэсэн зүйл өрөөсөө байхгүй. Гэр бүл болгонд асуудал байдаг. Гэхдээ энэ асуудлыг харилцан ойлголцож тий тэгжээч л одоо давж гарна гэдэг зүйлийг бол нэлээд ойлготой. Тэгээд эмэгтэй хүн бол хатны суудал дээрээ суух нь бол хамгийн зөв байр суурь юм аа гэдгийг ойлгосон энэ дасгалжуулалтаас тэгээд хааны суудлыг хаандаа өгчихсөн. Одоо тэгээд тэр тэтэн мэтэн болоозлохгүй хамаарсан. Тийм байгаа. Тэгээд бид хоёр бол одоо маш гоё үр дүнийг дүнд одоо ингээ хүрчихсэн. Зүгээр л одоо чинь 1 сар 20 хоногийн хугацаанд л яг одоо онлайнаар холбогдож тий 2 удаагийн дасгалжуулалт авч 4 удаагийн онлайн уулзалт хийсэн. Тэгээд үүний дараа бол бид хоёр маш их үр шимттэй, маш их одоо үр бүтээлтэйгээр дуусгасан байгаа энэ юугаа дасгалжуулалтаа хөтөлбөрөө дуусгасан байгаа.